За өнөөдөр миний хувьд бол газарчин дээд сургуульд байж бас тэгээд бас сайхан халуунт нэрээ боллоо. Тэгээд ер нь бол одоо бид тэрвэсэн профессионалыг шүтэж ирсэн профессионал сургаал номлолынхаа суртахууны шиг баримжааг хийж ирсэн юм ард түмэлтэй. Тэгээд сүүлийн үед бол бас коммунизмын үед профессионал стажиг боллоо. За 90 оноос хойш Монголд олон янзын шашин соёл нэвтэрч байна. Гэх мэт энэ байдлаас болоод манай залууи маань өөрийнхөө шашин соёлоос одоо холдох, тэгээд мэдэхгүй байх юм одоо бэрхшээлэг байна. Тэгээд бас багшийн одоо шавийн эрдэм багшаас Солын гэрэл тосноос гэж нэг байдаг. Тийм учраас манай энэ багш нар маань өөрсдөө бас шашин соёл энэ уламжлал зам заншлаас мэдэж тэгээд цаашдаа бас энэ шанартад түгээх ийм бас сан ажил болж байгаа уу гэж бодож байна. Тэгээд энэ ажлыг бас санаачилж тэгээд энэ сургуулийн хамт олон баярлалаа илэрхийлье. Тэгээд ер нь бол цаашдаа өөрсдөө шашин соёл энэ ёс заншлаа одоо эрхэмлж явахыг хичээнгүйлэн цагшаа.